Сайн байцгаана уу? Лам таараа тавтай морил. За өнөөдрийн уншлага бол таны сэтгэлд маш гоё хүч өгөө. Таны дотор унтарсан байгаа, унтарсан юм шиг санагдчих байгаа тэр гэрлийг дахин асаах тий. Орчлон хорвоо ертөнцөөс танд илгээж байгаа маш гоё эерэг мессежийг дамжуулах ийм сайхан уншлага хийх гэж байна. За магадгүй та хэд маань сүүлийн үед нэлээд ядарсан, ганцаардсан, бодолд автсан, бүхнийг ганцаараа даван туулж байгаа, нуруунд дээр их ачаа үрж байгаа хүмүүс маань байгаа болвол битгий санаа зовоо. Өнөөдрийн мессеж, өнөөдрийн энэ уншлага танд маш гоё сайхан зүйлсийг сануулах гэж хийгдэж байна. За тэгэхээр та хэд маань ерөөсөө бууж өгөх гэж төрөөгүй юм шүү. Таны дотор таны бодсноос ч илүү их юм хүч агуу юм хүч чадал байгаа. Тэрийг би та бүгддээ сануулахаар ийм гоё гэрэл гэгээтэй уншлагыг бэлтлээ. За ингээд сэдвүүдэд танилцуулъя. За энергийн шалгалтаар ямар айдас, ямар хэцүү зүйл таны хүчийг дараад байгаа талаар харж өгнө. За түүний араас одоо тэр таны дотор байгаа яг тэр гэрэл гэгээ гоё сайхан тэр далд хүч юу вэ? Тэр талаар харж өгөх болно. Мөн орчлон хорвоо ертөнцөөс танд өгж байгаа гоё сайхан мессеж тэр дэмжлэгүүдийг би харж өгөх байгаа. За бичлэг маань мөн нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсэг дээр өвөг дээдсээс тань илгээж байгаа хамгаалалтын мессежүүдийг хүргэх болно. Мөн ирэх 3 сарын тэр гоё сайхан эерэг өөрчлөлтийн талаар би харж өгөх байгаа. За тэгээд таны тэр шинэ эерэг энерги ямар сайхан зүйлсээр дүүрэн байгаа вэ гэдгийг маш дэлгэрэнгүй харж өгөх байгаа. Тэгэхээр та хэд маань нэмэлтийг аваад ороод ирэх юм бол ийм мэдээллүүд байгаа. За ингээд хэдүүлээ хамтдаа групп сонголтынхаа хэсэг рүүгээ орцгоё. Олон юм бодлогүй хамгийн түрүүнд нүдэнд нь тусаж байгаа, хамгийн түрүүнд таалагдж байгаа аль нэг хүчрийг сонгоход болно. Ингээд та бүхэндээ чимээгүй бясалгах хормыг олгоё. За манай нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. Сайн байцгаана уу? Ойрд болтсонгүй та хэдтэйгаа. Нэгэн гайхалтай уншлагаараа уулзах гэж байна. Ойрд нэлийн завгүй байлаа. За манай нэгдүгээр группийн маань The Magician картнаас сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За Magician карт ч юм бол өөрөө маш ийм хүч чадалтай. Ялцчгүй манай нэгдүгээр группийн Magician картыг сонгож байгаа хүмүүс байгаа учраас нэлээд нэг юм би бүтээж чадна, би өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна, би илүү гэрэлтэй газар амьдрна гэдэг ийм айгүй гоё хүсэл мөрөөдөл ихтэй хүмүүс байна гэж харагдаж байна. Нэлээд нэг ийм одоо Magician ч юм бол өөрөө нөгөө шидтэн тэ одоо талтын хүч гэдэг ийм гоё утга санааг илэрхийлдэг карт байхгүй юу? Би өөрөө анх таараа судалж эхлээд энэ Magician гэдэг карт надад бүр хамгийн их таалагдчихсэн картуудын нэг. Хамгийн түрүүнд би Magician судлаад вау ямар гоё хүзэрвэ гэж бодож исэн. Ерөнхийдөө ил бичинг суутахтай тэгээд бүтээгч одоо хүссэн зүйлээ өөрөө бүтээж чаддаг. Тэрийг гар дээр баригдах зүйл болгож чаддаг. Одоо өөрийнхөө тэр бодол санаа үг үйлдэлээр бусдыг манлайлж чаддаг ийм гоё хүнийг илэрхийлдэг ийм хүзэр байгаа. Тэгэхээр одоо та хэд маань маш юм өөрсөндөө байгаа агуу хүч чадалтай хүмүүс байна. Тэрийг одоохондоо яг мартцсан байгаад ээж магадгүй гэдэг нийт төр зургаараа харагдаж байна. Одоо хэдүүлээ энэ мартсан байгаа зүйлсийг дахин гоё сайхнаар санах болно. Битгий санаа зовоо. За энэ хэсэгт манай одоо нөгөө үндсэн энергийн шалгалт хэсгийн картуудаа би энэ дэр татсан байж байгаа. За тэгэхээр эхнээс нь сайхан тайлбарлаад явнаа. За Magician карт одоо манай нэгдүгээр группийн нэлээд нэг юм амьдралынхаа одоо шин хууцыг яг дүнгиж нээж байгаа үе дээр ирсэн байгаа харагдаад байна л да. Та хэдийн дотор биш тэгээ та хэд ингээд
хэрэгтэй гой сайхан хүч чадал тэр гэрэлхийг ерөөсө гаднаас авах ямар ч шаардлагагүй хүмүүс та нарын дотор бүх зүйл байгаа. Тэр авьяас чадвар, мэдлэг, тэр хүч, тэр зүүн совин юу ч үдийн тий яриг гэвэл хүнтэй ярьж чадах тэр чадвар, бусдад нөлөөлөх чадвар, энэ бусдад нөлөөлөх чадвар гэдэг зүйл хүн болгонд байгаад байдаг зүйл биш. Та хэд вэ штэ маш юм чадвартай өгөгдөлтэй одоо нөгөө ястай одоо монголчуудын ярьж хэлдгээр нөгөө удам муксаа сайтай ч гэдэг ч юм уу тий өгөгдөл сайтай энэ төр гэл ярьдаг шүү дээ. Тим хүмүүс байна одоо ген өндөртэй энэ төр гэж ярихаар гэтэл та нарт тийм гоё өгөгдөл байгаа хэрнээ өөрийнхөө тэр дотор байгаа тэр гоё өгөгдөл тэр дотор байгаа өөрийн тэр хүчийг ерөөсөө одоо хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр өөртөө байгаа хүчиндээ итгэхгүй байна гэж харагдаж байна. За одоо манай magician сонгосон хүмүүс маань ерөөхдөө бол ямар ч өөрчлөлт байсан би хүлээж авахд билэн гэдэг юм энерги тэр байгаа харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг нөгөө эхлэх гэхээр өөрчлөлт хийх гэхээр ямар нэгэн шийдвэр гаргах гэхээр ингээд нөгөө дотроос ч юм уу эсвэл гадны нөхцөл байдал ч юм уу ингээд тэр өөрчлөлт гой сайхан зүйлс бодоод байгаа зүйлсээ хийж чадахгүй байгаа энерги байна гэж харагдаад байна. Та хэд маань уг нь олол өөртөөхөө тэр дотор бодож байгаа бүхэл сайхан хүсэл мөрөөдлийг бүгдийг нь бодит болгох чадвартай хүмүүс шүү дээ. Та хэд маань magician сонгосон хүмүүс. Гэхдээ одоо ерөнхийдөө тэр өөрийнхөө тэр гоё авьяас бэлгийг ийм хүчтэй гэж юусоо боддоггүй л хамаг асуудал байна гэж харагдаад байна. Зүгээр энгийн зүйл гээл ботчдөг. Тэ одоо юу гэдэг чи би үнэхээр ийм одоо би энийг чадлаач юу ч юм уу те одоо хүмүүс намайг юу гэж хүлээж авах юм бол доо би эхэлсэн байлаа ч гэсэндээ бүтлгүүтүүл яах юм ч гэдэг ч юм уу ингээд нэг юм айдас гадна эн чин цэвэр таны өөрийгөө өмнөхгүй байгаа үнцэнэгүү гэж боддог бодлууд байгаад байгаа аахгүй юу. Гэтэл яг үнэндээ карт танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр та ерөөсөө бэлэн болоогүй хүн биш байгаа аахгүй юу. Та зүгээр л өөртөө байгаа тэр амар гоё өгөгдөл тэр гоё хүч чадал тэр гэрлийг ерөөсөө л хүлээн зөвшөөрөхгүй байх гэж харагдаад байна. За тэгэхээр энергийн шалгалтаар одоо яг ямар тэр айдас яг ямар тэр одоо хаалттай зүйлс яг таны хүчийг ингээд дараад байгаа вэ гэж би харсан. За тэрэн дээр 8 сава болон Temperance гэдэг картууд маань гарч ирсэн. За тэгэхээр амар сонирхолтой мессеж өгж ийн л да манай энэ хоёр хүзэр маань 8 саваач юм бол өөрөө хурд гэрэл гал гэдэг энергитэй карт одоо тэг гинтийн гой сайхан боломж те юм үйлдэл авдаг хүзэр ахгүй юу. Temperance болохоор тэнцвэр ерөөсөө л тэнцвэр те төвчээр одоо юу ч гэдгийг тэм зэглэлтэй гэдгийг. За тэгэхээр одоо та хэдэд ямар айдас байгаа юм гэхээр хэрэг энэ гой сайхан боломж тэг гинт ингээл хурдан гал шиг ассан гой сайхан зүйлс ингээл амжилт бүх зүйл ингээл надад ирчих юм бол тэг ингээл миний амьдрал өөрчлөгдчих юм бол миний тэнцвэр амьдралын тэнцвэр алдагдахгүй гэсэн нэг юм айц байгаад байгаа аахгүй юу. Ерөнхийдөө бол цэвэр амжилт тэр гой сайхан зүйлсээс айж гинэ гэж хэлэхэд баг илүүдэхгүй харагдаад байна гэсэн үг. Амжилтаа сайхан айдас ч юм уу тэр аз жаргалаа сайхан айдас ч юм уу гой сайхан зүйлсийг өөртөө авах айдас гэдэг ч юм уу те. Уг нь бол та дотроо ингээд амар их гой сайхан боломж ирэхийг хүсэж байдаг. Өөрчлөлтийг хүсэж байдаг. Гэхдээ ингээд яг дараагийн шат руу орох эсвэл тэр гой сайхан зүйлээ ирэх болоод ирэхээр ингээд хөдөлж чадахгүй одоо нөгөө нэг одоо тэр тархины одоо тэр айдсын тэр нервус систем хийж байдаг те тэр нервус систем ингээд ажиллаад эхэлдэг. Ингээ яг ингээл юм гой болох гээд ирэх гэхээр тэр одоо нервус систем тэр айдас таныг одоо дараагийн төвшөнд авчихгүй өөрийнхөө хүч чадлыг үнэлэхгүй байхад хүргээд байна гэсэн үг. Тэ одоо юу гэдэг чинь магадгүй ингээл амьдралд чинь гой сайхан зүйлс ингээл ирэх гээд ингээл тэ ингээл гой ингээл боломж чамд ийм боломж байна. Эсвэл чи надтай ингээд уулзаад үзээч хойлоо болж ч юм уу. Ямарваа нэгэн боломж ирэхэд тэ би энийг одоо давж тааж чадах юм болов. Тэ одоо энэ боломж энэ ажил карьер энэ мөнгө тэ би энийг сонгочих юм бол би ингээд сэтгэл зүйгээрээ тайван байж чадах юм болов ч юм уу. Гэт нэг ийм айдас байгаад байгаа хгүй. Энд чинь бол айгүй инээдтэй миний харж байгаа өнцгөр бол амар инээдтэй харагдаад байгаа хгүй юу. Яагаад тэр гой сайхан зүйлийг өөртөө хүлээж авч чадахгүй гэж. Тэ?
Эсвэл одоо нөгөө би ингээл хурдан амжилтанд хүрчих юм бол би ингээл хурдан өөрчлөгдчих юм бол ингээл бүх зүйл ингээл миний хяналтнаас гарчих واخ. Why? Ингэж бодоод байгаа юм. Ерөөсөө л энергийн шалгалтаар тэм зүйл мэдрэгдээд байгаа байхгүй юу? Амар ингээд бүх зүйл таны амьдралд хурдан өрөмж, хурдан гоё сайхан боломжууд ирдэг. Энэ хараа 8-ын сава та хэд маань зургийн цаг гарах юм бол ингээд амар хөдөлгөөний дунд энэ гал хүзэр واخгүй юу? Тэгэхээр боломжууд, гоё сайхан зүйлс ингээд таны амьдралд гал шиг ирдэг байгаад байгаа байхгүй юу? Амар гоё. Хүн болгон тийм боломж байхгүй. Гэтэл та нарт тийм гоё боломж байдаг. Тэнгүүд яг ингээл нэг юм үйлдэл авах гэхээрээ санаа зовоол эхэлдэг. Боломж, санаа зовнол хоёр зэрэг оршоод идэг гэсэн үг. Эсвэл одоо тэр нөгөө comfort zone энэ миний амьдралын comfort zone надад илүү тайван байна гэж бас бодож иж магадгүй хүмүүс байна гэж харагдчихээн. Гэхдээ бид нар хэрвээ чи үнэхээр magician хүн болвол бид нар comfort zone-доо нэг удаан байгаад байхгүй дээ. Цаг хугацаа хувь тавилангийн эрүүлгийн аясаар чиний амьдрал хөдөлж эхэлнэ. Эсвэл тэр хөдөлгөх одоо хүч хөдөлгөх ямарваа нэгэн асуудлуудыг таны амьдрал руу явуулж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр comfort zone гэдэг зүйл биднэрт тайван тухтай боловч нэг талаараа асуудлууд нэмэх маш том аюул үүсгэдэг. Тэрийг маш сайн бодолцох хэрэгтэй. За тэгэхээр нэг ёсны одоо нөгөө өөрсдийн амьдралын тэр comfort zone хадгалах, дотоод тэнцвэрээ хамгаалах гэсэн зүйл харагдчихээн. Манайхан 1-р группийн хийх зүйлээ мэддэг хүмүүс шүү. Юу хийж эхлүүлээ ч мэддэг хүмүүс. Ямарваа нэгэн асуудал, ямарваа нэгэн зүйл өөрийнхөө амьдралыг яаж ингэж өөрчлөх, ямар гаргалгаа гаргах бүх зүйлийг маш сайн мэддэг. Угаасаа тийм хүч чадвар байдаг хүмүүс. Гэхдээ тэрийг эхлүүлэхгүй хойшлуулдаг хүмүүс байна. Гэж харагдчихээн. За гэтэл байж тээ хойшлуулаад та хэд маань magician нэрхтээ хүмүүс ахгүй юу? Magician биш тээ заавал энэ одоо амьдралыг өөрийнхөө амьдралыг тайзан дээр гаргах ёстой хүн гэж харагддаг. Гэтэл энэ magician-ыг тайзан дээр гаргахгүй, олны өмнө гаргахгүй тэр амжилт нэр хүнд гоё сайхан зүйлсийг авчирч өгөхгүй. Ингээд өөрийгөө би бэлэн биш байна гэд өөрийгөө хураад өөрийгөө хойш нь тавиад байгаа энерги байгаад байгаа байхгүй юу? Magician би дахиад хэлье. Тайзан дээр гардаг энерги. Амьдралын амжилтын тайзан дээр гардаг энерги шүү. За дээрэс нь 8 of Wands нэг юм хэлээд байгаа байхгүй юу? Та эдийн амьдрал ерөөсөө энерги ерөөсөө цогцонт биш байна. Энерги та нарын амьдралын амар хөдөлгөөнд дунд байгаа байхгүй юу? Эсвэл хөдөлгөөнд дунд биш байгаа хүмүүс байгаа бол одоо ямар нэгэн мэдээ хүлээж байгаа, ямар нэгэн хариу хүлээж байгаа, визний хариу хүлээж байгаа, сургуулийн шалгалтын хариу хүлээж байгаа, ажлын ярилцлагын хариу хүлээж байгаа, юу ч үж болно. Тэр хэн нэгэн үн сэтгэлээ илчилсэн хүлээж байгаа. Ийм хүмүүс байж магадгүй бэлэн болохоо хүлээгээд байгаа. Хороо ертөнд та хэдэж юу гэж хэлж байгаа нэхэр битээ санаа зов. Одоо хөдөлгөөн ирж шүү. Ажил, карьер, хайр дурлал, мөнгө, санхүү юу ч гэж болно. Битгий санаа зов. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйл таны амьдралд ирж байна. Энэ маш гоё мэдээ биш гэж үү? Тэгтэл тэр хөдөлгөөнийг дахиад temperance шиг алдчих уу гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэр гоё сайхан боломжуудыг өнгөрүүлээд явчих уу? Ер нь яг нь тэнцвэртэй байх нь зөв те. Бидний амьдрал угаасаа цаг хугацаа, энерги бүх зүйл хязгаартай. Бид нар нэг өдөр бүх зүйлийг шийдэх, бүх зүйлийг амжуулах угаасаа чадахгүй. Бидний энерги хүрэлцэхгүй те. Temperance тэнцвэртэй байх гэдэг зүйл байх нь зөв те. Хамгийн гол нь одоо энэ тэнцвэрийг алдагдчихвал гэдэг та нарт айдас байгаад байгаа байхгүй юу? Битгий санаа зовоо. Заавал юм түрэмгийн нэг өдөрт бүхнийг амжуулаад юм хөдөлгөөнтэй биш тэнцвэрээ хадгалсан хിവэрээ урагшилж болно л гэж хэлгээд байгаа. Та нарын хүсдэг бүх зүйл хүчтэй. Та нарын энерги маш хүчтэй. Доторчин байгаа хүч чадал маш хүчтэй.
Ястаа нөгөө манифестийн хүч гэдэг зүйл чинь та нар амьдраа явж байгаа хүмүүс ахгүй юу? Бодож байгаа бүх зүйлээ биелүүлэх хүчтэй. Тэ? Та хэд маань өөрсдийн дотор байгаа энэ хүч чадал энергийг зөв удирдах явах юм бол та нар маш гоё хүсэж байгаа бүх зүйлээ өөрийн болгох чадвартай хүмүүс. Гэтэл өөрийнхөө хүч чадлыг мэдрэхгүй, мэдсэн ч тэр хүч чадлыг одоо ашиглах нээхээс айгаад байгаа хүмүүс байна гэж харагдаад байна шүү. Одоо би өөрийнхөө хүсдэг зүйлийг энэ зүйлийг ингээд биелүүлэе гэж бодчих юм бол би энэ зүйлийг биелүүлчихье гэд ингээд урагшаага зүтгэчих юм бол шат ахичих юм бол миний амьдралын хуучин байгаа тэр минь яах юм бол энэ минь яах юм бол энэ өөрчлөгдөж үедээ. Хүмүүсийн надад ханддаг хандлага өөрчлөгдөж үедээ. Би өөрийгөө ингээ хуучин шигээ жижигхэнээр харахад болчих штеп энэ гэл тийм. Угаасаа та тэр дээр тэр гоё энерги тэр гоё зүйл дээр гэрэл гигэн дээр очих юм бол угаасаа тэр доор байгаа таны энергитэй тохирхоо болох зүйлс угаасаа аяндаа тохирохгүй. Та нар өсмөр байгаа штеп. Та нарын дотор хөгжиж өсмөр дэшээ дэвшмээр байгаа хүсэл байгаа ахгүй юу? Гэхдээ яах юм өсчих юм бол тэр хуучин амьдралаа тэр өнгөрсөнд байгаа тэр доор түвшний хүмүүсийг алдчихгүй гэж айгаад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Та нар өөрийгөө л сонгох ёстой, өөрийгөө л бодох ёстой. Ер нь өөрчлөгдсөн байсан чинь темперанс гараад ирсэн байхгүй юу? Бүх хүнийг хаях, бүх хүнийг амьдралаасаа зайлуулах, тэр амжилтанд хүрэхийн тулд эргэн тойрны хүмүүсээс холбоогоо таслах шаардлагагүй ч юм билүү? Тэ? Тэр өөрчлөлт гой сайхан зүйл дараагийн шат ахих гэрэл тэр гой сайхан зүйлсийг аажмаар зөөл нөөр хүлээж авч бас болох харагдаад байгаа байхгүй юу? За тэгэхээр нэгдүгээр группийн маань маш хүчтэй хүмүүс байна. Ямар сайндаа magician карт сонгож байгаа бол бүр муа гэдэг ингээд хэлмээр байна. Манай нэгдүгээр группийн magician сонгосон хүмүүс magician гэд комент бичээд үлдээгээд өгөөрэй. Амар гоё карт сонгосон хүмүүс шүү. Бүр magician гэж хэлэхэд л үнэхээр гоё карт. За одоо дараагийн асуулт. Таны дотор байгаа тэр даалт хүч юу вэ? Таны гэрэл юу вэ гэсэн асуулт байгаа. За тэрэн дээр маань бүр маш сонирхолтой. The Devil, Wheel of Fortune, Strength гэдэг бүр амар хүчтэй картууд гараад ирсэн. Бүр та ийм энгийн зөөлөн хүч, энгийн зөөлөн гэрэл биш. За юу бүр амар харанхуй уналт хэцүү зүйлсийг давж гарсан хүний ассан гэрэл байгаа байхгүй юу? Өөрийнхөө сүүдрийг хүч болгоод хуургацсан юм энерги байна. Юм манай нэгдүгээр группийнхан бол угаасаа бүр үгээр хэлээ аргагүй бүр юм амар картууд гарч ирж байгаа байхгүй юу? Надад ч гэсэн ерөөхдөө бол мэдрэгдэж байна. Та хэд вэ штэ? Хамгийн аймаар нь гэдэг нэг амар гэдэг үг битээ хэрэглээрэй гэдэг. Гэхдээ одоо таныг одоо барьж идэг тэр айдас янз бүрийн хамаарал одоо юу ч үдгийн те одоо унаалт амьдралын хар бараан хэцүү зүйлс заяо. Тэр болгоныг даван туулаа, тэр бүхнийг таньж мэдээд өөрийнхөө амьдралаараа даван туулаа, тууллуудыг даваад түүнийг өөрийнхөө дотоод хүч өөрийнхөө тэр том гэрэл болгож хуургах чадвартай хүмүүс байна. Одоо юу гэдэг чинь нөгөө одоо анхнаасаа л би ийм эерэг хүн байсан гэсэн биш. Би харанхуй хэцүү бүх уналт босол зүйлсийг туулж үзсэн хүн. Тэр харанхуй тэр уналт намайг устгаагүй тий. Харин намайг хүчтэй болгосон гэсэн юм энерги байгаа байхгүй юу? The Devil гараад ирсэн.
таны далд хүрч тэр таны гэрэл юу юм бэ гэдэг дээр дэвэл гарч ирж байгаа. Ерөөсөө л таны далд хүрч биштэй таны бусдыг одоо соронц шиг өөртөө тэр татах хүч байна. Одоо энэ magician devil хоёр байгаа байхгүй юу? Гэл бодцоход magician эерэг утгаараа байлаа гэж утгад devil эсрэг утга нь байхгүй юу? Хүссэн болгоно авч чаддаг хүч чадалтай. Яг юм соронц шиг энергитэй. Амар хүчтэй хүслүүдтэй, том хүсэлтэй. Магадгүй том амьдралыг мөрөөддөг. Ямарваа нэгэн зүйл үргэлж өсөж хөгжиж идэг. Ямар ч хэцүү зүйлсийг даван туулаад амьд үлдэх чадвартай ийм чадвар байна. Манай нэгдүгээр группийнхан яалтчгүй одоо энэ magician devil хоёр гараад ирсэн байгаа. Бүр амар сонирхолтой заяа. Цаашаа тайлбарлагдах картууд ч нэлээд сонирхолтой. Яасан бэ гэхээр таад энгийн амьдрах гэж төрөөгүй хүмүүс. Энгийн байх гэж төрөөгүй хүмүүс байна гэж харагдчихэв. Энэ амьдралд амар том зүйлийг хүсч мөрөөддөг, амар их хийж бүтээмээр байдаг хүмүүс байгаа байхгүй юу? Бусад хүмүүст үнэлэгдэж, өөрийн хүч чадал те ингээ хүмүүс сонсогдож ингээ амар гой сайхан зүйл бүтээх юм хүсэлтэй. Өөрийн одоо нөгөө хүссэн амьдралаа өөрийнхөө гараар бүтээмээр байдаг юм энерги. За тэгэхээр бас юм сул тал байна, сүдрийн талууд байна. Өөрийгөө дутуу үнэлэх гээд байдаг. Өөртөө эргэлзэх гээд байдаг. Айц одоо ямарваа нэгэн зүйлээс юм хамааралтай байх айц ч юм уу те. Ийм зүйл байна. Гэтэл манай нэгдүгээр группийнхан биш те. Өөрийнхөө сул талыг биш те. Тэр нь ингээл цухтагаал сул талдаа ингээл дартлуулаад тэрэндээ ингээл унаад байдаг хүмүүс биш байгаа байхгүй юу? Та нар тэр сул тал айдас бүх зүйлийг өөрийнхөө давуу тал болгочдөг. Өөрийн тэр хүч болгоод хувирах чадвартай хүмүүс байна. Та хэд өөрийнхөө тэр хамгийн сул хамгийн айдастай хамгийн хэцүү хэсгийг хамгийн том давуу тал болгох чадвартай хүмүүс байна. За юу гэж хэлээд байгаа юм гэхээр одоо хэрвээ ямар нэгэн зүйлээс айж байгаа айдас байвал та нар тэр айдсыг одоо сахилга бат болгоод хувирах чадвартай гэсэн үг. За ямар нэгэн зүйлээс шарах авсан хин нэг нь таныг шархлуулсан болвол тэндээсээ бусдыг ойлгох чадвар хүмүүс ингэж ханддаг юм байна гэдэг ойлгох чадварыг одоо суулгадаг ийм чадвартай хүмүүс аахгүй юу? Тэр шарахыг бусдыг ойлгох чадвар болгож хувиргадаг хүмүүс гэсэн үг. Уналт те бизнес ч байна уу, карьер ч байна уу, юун дээр ч биш те. Та уналтанд орох юм бол эсэргээр одоо бусад хүмүүсийг унгая гэж бодох биш. Би ингэж уналтанд орсон. Би чамд ийм ингэж би уналтанд орсон учраас би чамд ийм итгэл өгье. Тэ? Ингэж ундгийн шүү, ингэж босоороо гэх юм итгэл өгдөг. Ийм гоё хүмүүс байна. Таны дотор манай нэгдүгээр группийнхний дотор маш их хүч байгаа. Тэр одоо хэцүү амьдралд тохиолдож байгаа уналт одоо айдас хэцүү бүх зүйлийг биш те. Тэр хэцүү бүх зүйлсэд харагдаад унах уу эсвэл тэрийгэ ингээд илүү өөрийн хүч болгоод ингээд цаашаа зорилготой хүрэх үү, тэр хүсэж мөрөөдөд байгаа энгийн биш том амьдрал руугаа явах уу гэдэг ерөөсөө та нарын гартал байгаа. Тэгэхээр та хэд энэ уншлагатай таарсан бол нэгс энэ бас санамсаргүй зүйл биш. Би энд ингэж яриад байгаа нь та нарыг өөрийнхөө энэ хүч чадлыг мэдрээсээ, гэрэл гээгийг мэдрээсээ гэдэг үүднээс энэ уншлагыг хийж байгаа. Тэгэхээр та хэд энийг сонсож байгаа бол магадгүй бас амьдралд нь жоохон ч гэсэн өөрийнхөө хүчийг ойлгоод мэдрээд би ингэж явах ёстой байна гэх тэр замыг олоосоо гэдэг үүднээс. За тэгээд Wheel of Fortune
амар дандаа юм том хүзрүүд гарч ирсэн байгаа. Бас л амар том энергитэй хүзэр. Хөв тавилангийн эргүүлэг. Тэ нэг цикл дуусаад амьдрал дараагийн шат руугаа орж иждэг. Манай нэгдүгээр группийн одоо амьдралд нь тохиолдож байгаа зүйлс тэ зүйлс одоо өөрчлөлт юу ч байсан тэр болгонд тасан зохицох чадвартай. Уналт байсан ч унсны дараа уналтын дараа дахин босох чадвартай. Одоо хэцүү зүйлсийг өөртөө ашигтай болгох чадвартай ийм хүмүүс байна гэж харагдаж байна. Та хэдийн одоо манай нэгдүгээр группийнхнийг сонгож байгаа хүмүүс ингэж харагдаад байна. Одоо ийм нэг төрлийн зүйлс аягүй юм олон дахин амьдралт чинь одоо тааралдаад иж тохиолдоод идэг гэж магадгүй хүмүүс юм. За тэр нь юу юм гэхээр одоо энэ нэг төрлийн харилцаа байж магадгүй, эсвэл нэг төрлийн айдастай холбоотой байж магадгүй, эсвэл нөгөө үрийн дарамт ч юм уу тийм. Эсвэл сэтгэл зүйтэй холбоотой ингээд би эхлэх гээл ямар нэгэн зүйлийг эхлүүлэх гээл буцаал гацчихдаг ч юм уу тийм ийм энерги байна. Тэгтэл одоо юу гэж харагдаж байгаа гэхээр та яг одоо энэ кармын циклийг тасалж байгаа энэ мөч төр ирж байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Манай нэгдүгээр группийн юу ч амьдралд нь тохиолдож исэн дахин боломж бий болгоод дахин босч идэг ийм амар хүчтэй энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Одоо хаалга амьдралд нь зөндөө олон уналт тохиолдоод хаалгууд хаагдчихсэн ч гэсэн өөр хаалга байгаа юм чин энд өөр хаалга байгаа юм чин гэдэг ингээд нээж идэг амар юм бүр супер хүч чадалтай юм шиг хүмүүс байгаа байхгүй юу? Амьдралд нь нэг зүйл нураад унжсэн ч би дахиад босгож чадна гэдэг юм амар хүчтэй хүмүүс байгаа байхгүй юу? Таны энэ амьдралд биш те дахин давтагдаад байдаг тэр хүмүүс заа юу тэр хортой харилцаа уналт энэ зүгээр нэг юм таны хувь тавилан биш шүү. Зүгээр л та эндээс юм сурах хэрэгтэй байсан. Сурах хэрэгтэй байсан зүйлээ сураад явж байгаа гэсэн үг. За тэгээд стрим буюу хүч чадлын карт гарч ирсэн. Дандаа ийм хүчтэй өдрүүд гарч ирж байгаа. Манай нэгдүгээр группийнхэнд гахалтай. Хүч чадал. Таны жинхэнэ гэрэл бол хүч чадал. Стрим ч юм бол маш юм одоо зөөлөн одоо бууж өгдөггүй ийм хүчийг илэрхийлдэг байхгүй юу? Манай нэгдүгээр группийнхэнд баяр хүргэе. Та нар хэцүү хайр дурлалтай учраас зүрх сэтгэл чинь шархалсан байсан ч та нар тэр хайр одоо өөр хин нэг хайрлах чадвараа тэр гой сайхан хайраа унтраадаггүй хүмүүс байна. Зовсон ч хэцүү зүйл тохиолдчихсэн ч бусдын зовлон ойлгох чадвартай. Унжсэн ч дахиад босдог. Амар гоё хүмүүс байна. Би энэ уншлагыг хийж байхдаа баг ингээд дотроос ингээд бүр ингээд уйлмар юм шиг болж байгаа байхгүй юу? Энэ гоё гэрэлтгийгээ ийм гоё хүч чадлыг хүн болгонд заяахгүй. Өөрөө зовж хандж исэн ч бусад хүнийг ойлгох чадвар гэдэг ямар агуу вэ? Үнэхээр агуу. Бусад хүмүүс таныг ойлгодоггүй гэж магадгүй л дээ. Эсвэл бусад хүмүүс та ядарсан, зовсон харагдчихдаг гэж магадгүй. Гэхдээ та хэдийн дотор маш том хүчтэй энерги байгаа. Strength ч өөрөө арслангийн ордны энерги багхгүй юу? Тэгээд дэвэл чинь хилэнцгийн ордны энерги. Амар юм хүчтэй хүзрүүд гарч ирж байгаа. Таны дотор ийм л арслан шиг хилэнц шиг хүч чадлууд байна гэж харагдаад байна. Манай нэгдүгээр группийнхан нэг л удаа шийдэх юм бол таныг хинч юу ч байсан зогсооч чадахгүй.
Манай 1-р группийнхны гэрэл тэр гой сайхан хүч чадал ерөөсөө тэр төгс байх, сайн байх биш. Та нарын гэрэл биш те, маш гой хүч чадал. Ямар ч амьдралд юу ч тохиолдож исэн, ямар ч хэцүү зүйл тохиолдож исэн тэр бүх зүйлийг тулсныхаа дараа та нар өөрчлөгддөггүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг бүрэн хаадаггүй тэр л хэвээр байдаг хүмүүс байгаад чинь би баяр хүргэе. Тиймээс манай гэрд 1-р группийнхан кармын цикл удахгүй хаагдана. Баяр хүргэе. Та нар өөрсдийнхөө гэрлийг дахин асааж, дахин бүтээх маш өндөр потенциалтай чадвартай хүмүүс шүү. Та нар нэг хувилбартаа, нэг байрлалдаа, нэг тэр 1-р шат, 1-р үе гэдэг үе дээрээ л байгаад байдаг. Тэндээ л гацаж үлдэх хувь тавилантай хүмүүс биш. Та нар амьдралаа 360 градус эргүүлэх чадвартай хүмүүс. Тэр дээд өндөрлөг хүсэж мөрөөдөд байгаа энгийн биш амьдрал руугаа тэмүүлэх чадвартай хүмүүс тэнд бүр хүрч чадна. Та нар одоо өөрсдийгөө буруутгаад ийм гэж суух цаг биш шүү. Амьдралд чинь тохиолдсон хэцүү зүйлсээс эсрэгээрээ сургамж аваад сурах ёстой зүйлээ сураад илүү хүчтэй хувилбар руугаа орох ёстой. Та нар тэр илүү хүчтэй хувилбар болж чадна. Бусад хүмүүст харуулах ямар ч шаардлагагүй. Өөрийнхөө амьдрал өөрийнхөө хүчтэй гэдгийг харуул. Та нар одоо өөрийнхөө амьдралыг босгоод бусдад маш их юм урам зориг өгч чадвартай хүмүүс. Би ингээд гацаад надад хэцүү байсан. Гэтэ би эндээс ингэж гарч чадсан гэдэг ингээд бусад хүмүүст урам зориг болоод явах хүмүүс байна. За дараагийн асуулт. Орчлон хорвоо ертөнцөөс танд өгж байгаа дэмжлэг юу вэ гэдэг дээр King of Cups, Ace of Swords, Hierophant гэдэг картууд гарч ирсэн. За нийт зургаараа болвол одоо сэтгэлээ удирдах сураараа гэж хэлээд байна. Бас мэрэгэн ухаан та нарт хэрэгтэй шүү гэж хэлж байна. За King of Cups болвол хааны аяг хаан хүзэр гарч ирсэн. Дахиад бас хүчтэй. Гэхдээ энэ ямар хүчтэй хаан байдг юм бэ гэхээр сэтгэлээ удирдах чаддаг, өөрийн сэтгэлийг захирч чаддаг, сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн. Одоо сэтгэл хөдлөлөө дардаг хүн бол биш шүү. Сэтгэл хөдлөлөө удирдах сурсан хүн гэж хэлээд байгаа юм. Хааны аяг биш дээ, илүү юм тайван, маш юм ухаалаг, зөөлөн юм хааныг хэлдэг байхгүй юу? Та хэд ингээд амар юм дотроо хүчтэй, том мөрөөдөлтэй ингээ өөрчлөлтүүдийг хэцүү зүйлсийг давж гарч чадвартай хүмүүс. Тэр бүх одоо амьдралд чинь тохиолдож байгаа хэцүү зүйлсийг зохицуулахын тулд танд энэ хааны аяг хэрэгтэй. Буюу сэтгэлээ зөв удирдах, сэтгэлээ зөв одоо жолоодож авч явах чадвар хэрэгтэй гэсэн үг. Манай 1-р группийнхан жоохон мэдрэмтгий байж магадгүй. Юмсыг айгүй мэдрэх гээд байдаг. Тэгтээ мэдрэмтгий байж болно. Тэр таны дотор мэдэрч байгаа мэдрэмжүүд чинь таны оюун ухааныг буюу таныг ерөөсөө удирдах ёсгүй гэдгийг санаарай. Та өөрийнхөө мэдрэмжийг удирдах ёстой хүмүүс. Одоо орчлон хорвоо ертөнцөөс танд юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо илүү тайван бай. Хэцүү үеүүддээ өөрийгөө ерөөсөө буруутгахгүй байх ёстой. Хин нэгэн хүний хэлсэн үгээр өөрийнхөө үн цэнийг тодорхойлохгүй байх ёстой. Аливаа зүйлс тийм илүү сэтгэлийн хаттай байх ёстой гэдэг мессежүүд орж ирээд байна л та. King of Cups бол тэр одоо сэтгэл одоо эмоц гаргахтаа илүү юм насанд хүрсэн маш тайван хүнийг илэрхийлдэг. Царайг нь харахад л ойлгомжтой.
За тэгээд Ace of Swords гарч ирсэн. Сэлэм хөзөр энэ бол одоо оюуны гэрлийг илэрхийлээд байгаамаа. За орчлон хорвоо ертөнцөөс ямар мессеж өгж байгаа юм гэхээр одоо та магадгүй ойрт жоохон гаццсан би одоо яг юу хийх ёстой болоо яг яах ёстой болоо гэдэг энийг мэргэлзэхтэй байсан гэж магадгүй зарим нэгэн зүйл амьдралд ч жоохон бодлонтой байсан гэж магадгүй Ace of Swords царай юу гэж хэлээд байгаа юм гэхээр удахгүй бүх зүйлсийн хариу тодорхой болно. Тэ? Хинтээ харьцах вэ? Юу хийж эхлүүлэх вэ? Ямар бизнес эхлэх вэ? Хинд үгүй гэж хэлэх вэ? Бүх зүйл тодорхой болж ирж байгаа харагдаж байна. Орчлон хорвоо ертөнцөөс Тайд маань штэ. Дотроо бодож байгаа бодол хэлмээр байгаа үгс, хин нэгэнд хэлмээр байгаа үгс. Одоо тэр болгоныгоо бити хаагаарай. Та өөрийгөө бусдад илэрхийлээд тэг ингээд нээлттэй байх юм бол та эдийн зам нээгдэх гээд байгаа харагдаад байна шүү. Би хэлсэн шүү дээ гаццсан байгаа бүх зүйлс хөдөлгөөнд орох нэ. Үгүй гэж хэлж сураарай. Үнэхээр хүсмээргүй байгаа бол үгүй гэд хэлээ сурчих. Hierophant гарч ирсэн. Та нэг хамгаалдаг сахиусан тэнгэр та нар ганцаараа биш гэж хэлж байна. Та нарын дотор маш их хүч байгаа. Та хэд өөрсдийнхөө замыг өөрсдөө бүтээн. Та хэдий өөрсдийнхөө замыг өөрсдөө бүтээхэд одоо биет байдлаараа та нар ганцаараа гэж харагдчихж магадгүй. Гэхдээ тэр дээд хүчнээс таны өвөг дээдсээс таныг чиглүүлэгч байна гэж харагдаж байна. Манай нэгдүгээр группийн яалтчгүй амьдралын дараагийн нэлээд том шат руугаа орж байна. Кармын циклүүд хаагдж байна. Өвөг дээдсээс чинь амар мессежүүдийг хүчтэй өгдөг болж эхэлж байна. Орчлон хорвоо ертөнцөөс танд юу гэж хэлж байгаа юм гэхээр өвөг дээдсээс чи ирж байгаа мессежүүдийг тэр зөвлөгөөг маш сайн сонсчээ. За тэгээд жоохон сахилга баттай бай юмн дээр. Өөрийн тэр дотоод байгаа хүч суралцгаа битээ зогсоо. Альва юмн дээр. За тэгээд тэр дотор ч байгаа тэр мэдрэмж сүнслэг байдал тэр сүнслэг замнал бас нэлийн хүчтэй шүү. Зөв замаар яваарай. Бусдад зөв үг хэлээрэй. Зөвийг үйлдээрэй. Та нар зөв замаар манай нэгдүгээр группийн зөв замаар явж хүмүүст зөв үг зөв мессеж хүргэж те ингээд бусдыг ойлгох чадвартай байдаг шигээ тэр сайхан сэтгэл гэрлээрээ явах юм бол та нарын зам та нарын амьдрал бүр юм амар гэрэлтэй харагдаж байна. Та нарын амьдралд маш гоё гэрэл, маш гоё өөрчлөлт ирж байна шүү. За ийм мессежүүд орж ирж байна. За нэгдүгээр группийнхны нээлттэй уншлага иймэрхүү дуусаж байна. Маш гоё мессежүүдийг өглөө. За нэмэлт хэсгийн уншлага дээр яг өвөг дээдсээс тань нэлээж байгаа хамгаалах мессежүүдийг хүргэж байгаа. Тэгээд эрэг одоо 3 сарын тэр эрэг өөрчлөлт нь ямар өөрчлөлт байх юм бэ гэдгийг би харж өгч байгаа. За дээрэс нь таны тэр гоё сайхан шинэ эрэг нэрийг ямар сайхан зүйлсээр дүүрэн байх вэ гэдгийг би харж өгнө. За тэгэхээр нэмэлт хэсэг маань ийм хэсэгтэй байгаа. Манай нэгдүгээр группийг сонгосон хүмүүс The Magician, The Devil гэдэг гоё сэтгэлдлүүд үлдээгээрэй. Та хэд маань маш юм хүчтэй, маш гоё гэрлүүд байна гэж харагдаж байна. Та хэд баяр хүргэе. За ингээд нэмэлт хэсгийн уншлагаараа уулзцгаая. Та хэдээ маш их баярлалаа.
За манай 2 дугаар группийн маань уншлагатай тавтамаар. За манай 2 дугаар группийн Ten of Pentacles гэдэг ийм гоё эрэг карт сонгосон хүмүүс байгаа. За нэг юм манай 2 дугаар группийн ихний сүнс наралаа унтарчлаа. За манай 2 дугаар группийн ихний маань сүнс нэлээ нэг юм доктортой байдал гэр бүл нэг юм одоо хөрөнгө нэр хүнд баялаг амжилт. За тэгээд зөвхөн би өөртөө биш ээ. Одоо энэ миний үр хооч тэ гэр бүл би ирээдүйдээ үнцэн бүтээмээр байна гэсэн юм амар том энергитэй байгаа харагдаж байна. За 10-ын цоос болвол өөрөө угаасаа одоо тэр нөгөө гэр бүл доктортой байдлаас гадна тэр нөгөө санхүүгийн одоо юм баялаг бүр юм үр хүүхдүүдтэй өлөөж үлдээх тэр удам дамжсан одоо өв хөрөнгийг илтгэдэг байхгүй юу? За тэгэхээр одоо манай 2 дугаар группийнхан одоо амьдралыг зөвхөн өнөөдрөөр биш ирээдүйгээ бас харж байна. За одоо зөвхөн өнөөдрийг би харж амьдрмааргүй байна те. Надад энэ түр зургийн амжилт зөвхөн өнөөдрөө харж байх гэдэг зүйл бол миний амьдрал биш ээ. Эсвэл одоо тийм энерги төр очсон. Би илүү үн цэнтэй, нэр хүндтэй энэ одоо ганц би байсан ч хамаагүй гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй хойч үедээ өглөгдөх өв хөрөнгийг бүтээмээр байна. Үнэт зүйл бүтээмээр байна гэсэн юм энерги байна. Одоо миний амьдрал явж байгаа л нэг өдөр зүгээр булчин сайжирчин гэдэг биш. Одоо би амьдралаа бүр амар томор босгомоор энэ гэсэн энерги дээр байгаа харагдаж байна. За ерөнхийдөө бол та хэд маань нэг юм бусдыг ч гэж одоо нөгөө эргэн тойронд байгаа өөрийн гэж бодсон хайрладаг хүмүүсээ айгүй хамгаалдаг төрлийн хүмүүс байна. За дээрэс нь одоо өөрийнхөө гэр бүл хайртай татны хүмүүс те юм сайн сайхан амьдралыг хүхийнсэн гэж зорддог хүмүүс байна. Мөнгө одоо карьер бизнес дээр аюу анхаардаг те юм нэр хүнд орлого тийм чанартай амьдрал бол миний одоо хэл гэдэг ч юм уу амар тийм хүмүүс байгаа гэж харагдаж байна. Амьдрал тийм чанартай зүйл бүтээх нэлээ нэг юм хариуцлагатай ийм өндөр бодолтой би ийм хангалттай биш байна. Би илүү сайжрах ёстой. Би ирээдүйдээ илүү том юм бүтээх ёстой гэдэг ийм энергитэй хүмүүс байгаа гэж харагдаж байна. За ерөнхийдөө энерги шалгалтаар одоо ямар айдас таны хүчийг дараад байгаа вэ гэдэг дээр Knight of Swords болон The Hermit гэсэн өдрүүд гарч ирсэн байгаа. Нэлээд маш юм сонирхолтой. Дотоод зөрчилтэй байна гэж харагдаад байна. За Knight of Swords болохоор юм нөгөө хурдтай байдал, одоо хурдан гэлс шийдвэр гаргаал тийм. Ингээл нэг хит их бодоод авахгүй гэлс ингээл одоо л хийх ёстой, одоо л хөдлөх ёстой гэсэн энерги байхгүй юу? Тэнгүүд Hermit ч юм болохоор ингээд амар юм дотогшоогоо нэг юм удаан бодож байгаад хариулъя гэдэг нэг юм хоёр шал эсрэг хоёр өөр энергийг илэрхийлээд байгаа байхгүй. Тэнгүүд манай 2 дугаар группийн яаж байгаа вэ гэхээр би одоо юм хурдан шийдэх ёстой. Ямар нэгэн зүйлийг ингээд гэлс хийх ингээд хурдан хийчих ёстой. Тэгвэл би буруу шийдвэр гаргах үедээ гэсэн юм айцтай байна. Ингээл амьдралаа өөрчлөлмөр байдаг, асуудлуудаа шийдмээр байдаг тий. Ингээл хүмүүст ингээл өөрийгөө баталж харуулмаар байдаг. Тэгтээ ингээл бэж агаарай тий. Чи үнэхээр энийг хүсэж байгаа юу ч юм уу? Юу ч байдгийг мэдгүй чи энэ шийдвэрийг гаргахтаа итгэлтэй нүгэл яг нэг хийх гэхээр одоо ингээд чи өөрөө дотроо яг үнэхээр хүссэн зам ч юм уу ингээд нэг юм хоёрдмал энерги байна. Эсрэг тесрэг хоёр туйл шиг нэг хэсэг нь айгүй яармаар хөдөлмөр хурдуурдын хиймээр нэг хэсэг нь болохоор ингээд ганцаараа байгаад бодоол жоохон ингээд бүх зүйлийг ойлгомоор байгаа юм хоёр зөрчилдөөнтэй энерги байна гэж харагдаад байна. За тэгэхээр Knight of Swords дээр та хэд ингээд маш их зүйлийг бодоод хурдан хиймээр байгаа боловч одоо өөрийгөө ингээд дотроо амар шахаад байгаа энерги байгаа байхгүй юу? Тэ? Одоо би ингээд хүмүүсээс хоцроод байгаа юм биш үү? Би юм том юм
бүсэж мөрөөдөж явахад би одоо ингээл хөдлөхгүй бол боломжтой алдах гэдэг. Би ингэ сул харагдах гэдэг ч юм уу те. Би юм хурдан хөдлөх ёстой энэ гэдэг ийм нэрэг байна. Амар юм тарих амрахгүй байх те. Одоо ингээл гаднаас хүмүүс тавлаа айгүй таван харагдаж байгаа. Гэхдээ ингээд бодол дотроо ингээд амар юм өөрийгөө ядраагаад байна гэж харагдаад байна. Нэг юм өөрийгөө ч гэсэн бусдад ойлгуулах гал ядрах, яарах ингээл те би буруу байж болохгүй гэсэн юм дарамтны донд байна гэж харагдаад байна уу да. Энд яг таныг буруутгаж байгаа юм бол биш. Зүгээр энэ нэг юм таны дотор байгаа тэр нэг айдас таныг ингээ хамгаалах гад оролдож байгаа нэг юм хэлбэрл гэж харагдаад байгаа байхгүй юу? Тэр айдас юу гэж хэлээд байгаа юм гэхээр хэрвээ чи ингээл төрүүлж хөдлөхгүй бол гэлскээс хийхгүй бол алтан шүү гэдэг юм энерги байгаад байгаа гэсэн үг. Гэтэл бас хермет байгаа учраас ингэж байгаа байхгүй юу? Ингээд төрүүлж хөдлөхгүй бол алдна гэчээд одоо хурдлаад тэ өөрийгөө бас жоохон ингээд сонсох хэрэгтэй нөх хэрэг хурдлаад яарчих юм бол бас алдаж магадгүй ч юм уу ийм энерги бас байна гэж хэлэх гээд байна. За тэгээ хермет ч юм болохоор ингээд нэг юм дотогшоогоо нэлийн өөрийгөө тусгаарлаад ганцаараа одоо нэлийн нэг юм ухаантай тэ ингээд одоо тийм айгүй юм сүнслэг карт байхгүй юу? Дотогшоогоо өнгөдөг өөрийгөө сонсдог. За айдсын хэлбэр дээр гараад ирэхээр магадгүй манай 2 дугаар группийн бас жоохон ганцаардхаас айдаг гэж магадгүй. Одоо тэ эсвэл ингээд ямар нэгэн зүйлтэй тулгархаас айдаг ч юм уу тийм. Манай 2 дугаар группийн биш дээ. Зарим нь ингээ өөрийгөө ингээд би ганцаараа байж ганцаараа байх хугацаа надад хэрэгтэй. Тэ би тэр ганцаараа байх хугацаанд бүх зүйлийг ойлгож мэдрэх хэрэгтэй гэдэг энергитэй байна. Бусад хүмүүснийх өөрийнхөө амьдралыг би яриад авах шаардлагагүй би дотроо өөртөө ярилцсан. Намайг угаасаа нэг гадна талд ойлгох хүн байхгүй байх гэж боддог хүмүүс байна. Тэ? Ингээ бусад хүмүүс зөвлөгөө өгдөг, бусдын зөвлөгөөг сонсдог ч гэсэндээ шийдвэр өөрөө гаргадаг. Ийм хүмүүс байх шиг байна. Эсвэл бас нөгөө айц тэр ингэж харагдаад байгаа байхгүй юу? Та хэд манай 2 дугаар группийн биш дээ. Нилээ нэг юм дотроосоо хэрвээ би хүсэж байгаа зүйлээ сонсчих юм бол миний яг одоо энэ бодит амьдралтай таарахгүй бол яах вэ? Тэ? Миний дотор нэг өөр юм хүсээд гадна бодит амьдралтай тохирохгүй бол яах вэ? Тийм учраас би ингэж өөрийгөө бас сонсмааргүй байна. Гэсэн юм нэрэг байна. Одоо бодох цаг байхгүй ч юм уу те? Бодит амьдралтайгаа тулгуурлах ёстой. Заримдаа мэдрэмжээ биш би ингэж үүрэг хариуцлагын амьдралынхаа зорилгыг бодох ёстой. Ганцаараа айгуух бодоод ах юм бол би бодол дотроо унан төөрнч гэдэг ч юм уу. Уг нь херметик харахаараа ингэж харагдаад байгаа хгүй таны унгаах гад биш. Унгаах гэж харагдахгүй байна. Таны илүү гэрлэж асах, гэрлээ зам руу оруулах байдлаар харагдаад байна. Тэгэхээр таны хариулт гадна талд бодит амьдралаас хаагаас илүү таны дотор байгаад байгаа гэж хэлэх гээд байна л та. За тэгэхээр энергийн хувьд бол ийм байлаа. За тэгэхэд хэдүүлээ одоо үндсэн асуулт руугаа оръё. Одоо таны дотор байгаа тэр далд хүч юу вэ гэдэг асуулт байгаа. Тэн дээр 8 аяг 3-ын сэлэм King of Wands гэдэг хүчрүүд гарч ирсэн байгаа. За тэгэхээр манай 2 дугаар групп ихний дотор байгаа далд хүчин дээр манайхан бас ийм одоо өөрийнхөө тэр амьдрал тохиолдсон хэцүү зүйлс шарахад гуниг юу ч гэдгийгдээ тэр болгоныг бас юм хүч болгоод хуургаж байгаа. Тэгээ өөрийнхөө амьдралыг удирдах босгох чадвартай хүмүүс байна уу да гэж харагдаад байна. Одоо би одоо зүгээр нэг би хүчтэй хүн гэдэг тийм энерги биш. Юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр би унсчихсан ч надад хэцүү байсан ч гэсэн би өөрийгөө орохгүй тий. Би уналтанд орсон ч би босоод алхах надад зориг байгаа гэдэг юм дээр байгаад байгаа байхгүй юу? Унсан байсан ч би энэ бүхнийг давж гараад өөрийнхөө тэр гал энергийг буцааж хасаана гэдэг юм айгу хүчтэй хүмүүс байна гэж харагдаад байна. За 8 аяга. Манай 2 дугаар группийн ихний нэлээ нэг юм өгөгдсөн айгу гоё хүч энэ хүн болгонд байхгүй. Өөрт тохирохгүй гэж бодсон зүйлээс ингээ заага авчиж чаддаг.
Ер нь бол манай 2 дугаар группийн сүнснийхаа төвшөндөө аягүй боловсрсон хөгшин сүнс ч юм уу тийм аягүй амьдралын ухаантай юм хүмүүс байна л та. Зөвхөн юм үн цэнтэй зүйлийг харж чаддаг ч юм уу. Тэгэнгүүт бас нэг амар авартай чанар нь бүр юм сүнснийхаа хувьд та хэд бүр юм зөв сонголтуудыг хийж чаддаг хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэ та хэд ингэж хүссэн байсан ч гэсэндээ хайрлсан тэр зүйлийг хайрлсан байсан ч гэсэндээ өөрт чинь тохирохгүй гэд мэдсэн л бол холдоод явчихдаг тийм хүчтэй. Энэ тийм амархан зүйл биш байхгүй юу? Тэ одоо 8 аяхчаад зүгээр нэг нэг үзий ядал цаашаа явчихдаг юм энерги биш. Ерөнхийдөө би сэтгэлээ өгсөн тий би энэ зүйлд одоо өөрийгөө зориулсан би найдаж исэн би хүсэж исэн. Гэхдээ энэ одоо надад тохирохгүй шүү дээ. Одоо намайг дүүрэхгүй байна. Надад сэтгэл ханамж өгөхгүй байна. Цаашаа ер нь надтай хамт явахгүй юм шиг байна гэд би ойлгочлоо. Тийм болохоор би өөрийгөө сонгоё доо гэдэг юм энергитэй амар хүчтэй хүмүүс байна. Одоо сэтгэл зүрхээ бусдад өгдөг бусад хүмүүст одоо тэр ажил карьер юу ч байдгийн заяа өгдөг. Гэхдээ өөрийгөө бүрэн алдах тийм тэнэг хүмүүс биш байгаа байхгүй юу? Бас одоо юу гэдэг чинь юмсыг айгу удаан төвчж чадна. Төвчжсэн. Гэхдээ за одоо төсвөр төвчээр хязгаартай би цаашаа төвчгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж яваад өгдөг. Тэ? Өнгөрсөндөө наалтаж үлдээд байдаггүй. Яг өөртөө тохирох тэр замыг хайж чаддаг хүмүүс гэж харагдаад байгаа байхгүй юу? Амар ингээд би хаанаас гарах ёстой вэ? Юу надад тохирохгүй вэ гэдгийг маш сайн мэддэг чадвартай хүмүүс байна. Одоо өөрт чинь тохирохгүй тэр хоосон мэдрэмж өгдөг, таныг зовоодог, гонёглуулдаг тэр хэцүү зүйлсээс угаасаа манай 2 дугаар группийн холдох эрэхтэй холдож чаддаг хүмүүс байна гэж харагдаад байна. Дахин тэгэж би энэ газар зовоод байх шаардлагагүй гэдэг хүмүүс байна. Энэ бол амар таны сүнснийхээ хувьд бүр аюу том хүч байгаад байгаа харагдаж байна. За тэгээд 3 сэлэм гарч ирсэн. За 3 сэлэм бол угаасаа зурагнаасаа харагдахтаа л харагдана. Шарахгүй нэг урам хугаралттай сэтгэл өвтгөм дэр хэцүү зүйл. За тэгэхээр энэ одоо та шархлаад гонёглдог сул хүн мөн гэж юусоо хэлэхгүй харин эсэргээрээ гэсэн үг. Одоо юу гэж харагдаад байгаа юм гэхээр та хэд маань одоо өөрт чинь тохиолдож байгаа тэр сэтгэл өвтгөм, шаналгам, хэцүү зүйлсүүдээс ухаантай хэсгийг нь олж харж чаддаг хүмүүс. Тэндээс сургамж авч чаддаг хүмүүс гэсэн үг. Одоо хүний амьдралд аягүй олон зүйл тохиолдож байгаа шүү дээ. Бидний амьдралд ингээл сэтгэлээр унах, шаналлах, амар юм хүнд зүйлүүд тохиолдож байгаа. Ингээл байнгын л инээгээл жаргалтай байдаг хүн гэж байхгүй. Хүн болгонд адилхан зовлонгийн хэмжээ байгаа тий. Тэ одоо нөгөө итгэжсэн хүндээ урам хугарч явах тий, гэр бүлээ алдах, юу ч гэдгийг харилцаа, ажил карьер дээр уналтанд орох ингээл амар шархаа авах, айдас авах тий. Тэр хэцүү болгон зүйл танд тохиолдоод та тэр одоо өвдөлтийг туулсны дараа одоо өөрийгөө алддаггүй л юм хүмүүс ахгүй юм чадвартай. Ер нь биднэрт хэцүү зүйлс бүгдэнд нь тохиолддог. Гэхдээ бид нар тэр зүйлсийг дийлэнх нь штэ. Шууд айгаад би дахиж энэ айдсыг мэдрэхгүй тул би энтэй ойртохгүй гэд ингээ өөрийнхөө зүрхийг хаачдаг, бүх юмаа хаачдаг, тэр зүрхэн хүртмөртэй хаачдаг байхгүй юу? Гэтэл манай 2 дугаар группийнхан болохоор одоо өвдөжсэн ч гэсэндээ илүү ингээд тэндээсээ сургамж аваад ухаантай болдог. Одоо өөрийгөө илүү хүчтэй болгоод явдаг хүмүүс гэсэн үг. Хүчтэй болгоод явдаг хүмүүс гэсэн үг. За тэгэхээр юм хэцүү зүйлс тулгараад тэр одоо шарахыг би энэ зүйлээс ингээд одоо унчлаа. За тэгвэл би ингээд идэгчнээ эндээс юм сураад авлаа. Энэ намайг өвтгсөн одоо намайг шаналгасан ч гэсэндээ миний үн цэнийг тодорхойлохгүй намайг тодорхойлохгүй байна гэж хэлж чаддаг. Одоо бусад хүмүүсийн өгж байгаа тэр өвдөлт тэр амьдралаас авж байгаа тэр уналт хэцүү зүйлсийг ингээд
ирээдүйд цагтаа чирээл те энэ миний ирээдүйг тодорхойлно, энэ би энд ингээд алдцсан шархалцсан юм чинь цаана би ирээдүйд дахиад алтан шархална гэж бодохгүй байх л тийм хүчтэй хүн байгаа байхгүй юу. Тэр хэцүү зүйлсийг өөрийнхөө ирээдүй өөрийнхөө амьдрал болгохгүй энэ хэцүү зүйлсээс би илүү хүчтэй гэж өөрийгөө сонгож чаддаг тийм энерги хүчтэй байна гэсэн үг. За тэгээд King of Wands гарч ирж байгаа маа. Манай ер нь 2 дугаар группийнх нь нэлээд нэг юм амар хүчтэй хүмүүс байна. За King of Wands болвол хааны галын хаан. Хааны галын хаан. За тэгэхээр одоо энэ та нар ерөөсөө галын хаан байгаа байхгүй юу? Өөрийн гэсэн маш юм галтай цогтой өөрийн галыг асааж идэг бүр юм хаан хүн байгаад байгаа байхгүй юу? Угаасаа та хэд ч 10 зоос сонгосон хүмүүс. Ялтчгүй хааны энерги байна. Та зүгээр ингээд амьдралд зүгээр амьдраад идэг хүн биш. Өөрөө өөрийнхөө амьдралыг удирдах авч явдаг маш юм удирдахч амар юм зоригтой гал энергитэй өөрийн гэсэн юм харисмтай амар юм мундаг хүмүүс байгаа байхгүй юу? Тэ одоо ерөөсөө л та ингээл яаж ч унжсэн яаж ч хэцүүдэл болж исэн хурдан өөрийгөө сэргийж чаддаг. Өөрийнхөө үн цэнийг аюу сайн мэддэг. Тэ одоо бусад хүнийг дагаал дуурайгаал одоо хамхуул шиг нэдхийсэд байдаггүй. Яг л өөрийнхөө чиглэлийг гаргаад өөрийгөө удирдах аваа явчихдаг юм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр манай 2 дугаар группийнхаа ялтчгүй бүр амар гоё нэрт хүмүүс байна. Манай 2 дугаар группийнхан 10 зоос одоо 10 of Pentacles 10 зоос эсвэл King of Wands гэж гоё комент бичээд өгөөрэй. Галын хаан тий эсвэл 10 зоос гэж бичиж болно. Амар гоё нэртэй хүмүүс байна. Амар юм хүчтэй яах ихээ аюу сайн мэддэг. Өөрийнхөө амьдралыг аваад явж чаддаг. Хаана яаж одоо би илүү амжилтанд хүрэх миний амьдрал илүү том байх ёстой, илүү би хүчтэй хүн бүх зүйлийг мэддэг. Маш гоё байна. За тэгэхээр манай 2 дугаар группийнхний одоо орчлон хорвоо ертөнцөөс та ядэд маань өгж байгаа дэмжлэг юу вэ гэдэг дээр Knight of Swords, Seven of Cups, Two of Cups гэдэг картууд гарч ирсэн байгаа. Бас маш юм сонирхолтой картууд гарч ирж байна. За ерөнхийдөө бол Knight of Swords дээр түрүү энд нөгөө ямар зүйл саад болоод байгаа, айдас саад болоод байгаа гэдэг дээр Knight of Swords гарч ирсэн. Одоо орчлон ертөнцөөс өгж байгаа мессеж төр бас Knight of Swords гарч ирж байна. За тэгэхээр орчлон хорвоо ертөнцөөс ямар мессеж өгж байгаа юм гэхээр өмнө нь энд бодлон тайсан бол одоо манай 2 дугаар группийнхэн бодлон донд удаан байх хүний гэж харагдаж байна. Манайхаа юмсыг айгүй одоо ухаантай ухаалгаар шийдэж тэгээ ингээд юу хийхээ ойлгож эхэлж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр айгүй ингээд амьдралд чинь тулгарч байгаа асуудлууд, боломжууд юу ч гэдгийг тэднэрт ингэж хандлага маш ухаантай болж байна. Би ерөөсөө ингэж л хөдлөх ёстой юм байна, энийг ингэж хийх ёстой юм байна гэж айгүй тод харагдаж эхэлж байна гэж харагдаад байна л да. Тэгэхээр одоо Knight of Swords ч юм бол хурдыг илэрхийлдэг. Хэдий орчлон хорвоо ертөнцөөс та тийм хурдтай ухаантай байдал хурд өгж байгаа ч гэсэндээ энэ хурдыг маш юм ухаалгаар ашиглаарай. Тэ яарч хариу үйлдэл хийх биш. Энэ яг юм тодорхой юмсыг маш юм тодорхой бодож ухаалаг шийдэрээ. Битгий яарч буруу дүгнэрээ гэсэн мессеж гарч ирж байна. За тэгээ Seven of Cups гарч ирсэн. Seven of Cups ч юм бол сонголт ерөөсөө айгүй олон зүйлээ сонголт хийх угаасаа зурган дээрээ тод харагдаж байгаа. Энэ олон 7 аягнаас алийг сонгох вэ гэдэг ингээд сонголтоо хийж бүдэлж байгаа бодлонтой нэлээ энерги илэрхийлж байгаа. За тэгэхээр орчлон хорвоо ертөнцөөс ямар мессеж дамжуулж өгч байгаа юм бэ гэхээр манай 2 дугаар группийнхэн зөндөө олон сонголт байгаа. Тэр олон сонголт болгон зүг гэсэн үг биш. Таны сүнсэнд зарим сонголт тохирохгүй. Тэ? Ер нь бол манайхан 10 зоос сонгосон хүмүүс болохоор тэр юм уу айгүй юм
ийм доктортой ийм айгүй юмсыг айгүй юм ирээдүйтэй алсын хараатай бодож хардаг хүмүүс байгаа. За тэгэхээр дулаагийн аяга дээр одоо нөгөө айгүй олон зүйл амьдралд нь харагдах, айгүй олон сонголт, айгүй олон гоё сайхан зүйл гээл танаал гэлцэл харагдаад байгаа нь тэр гялалцж байгаа болгон алт биш гэж хэлгээд байгаа. Зарим зүйлс ингээл хиндээ айгүй гоё харагдах, амархан харагдах байж магадгүй. Гэхдээ орчлон хорвоо ертөнцөөс ямар мессеж өгч байгаа юм гэхээр гоё харагдаж байгаа, гялалцж байгаа болгон гоё зүйл биш, үн цэнтэй зүйл биш. Яг үн цэнтэй чамд яг тохирох зүйл аль нь вэ гэдгийг ялгаж салгаж хараарай гэж хэлээд байгаа. Тэ? Одоо тэр хүн сайхан яриад байна уу? Үйлдэл нь зөрүүд байна уу? Тэ? Тэр сонголт гоё харагдаад байна уу? Гэхдээ таны одоо тэр хүсч мөрөөдөж байгаа амьдралд тохирох юм уу, тохирохгүй юм уу гэдэг сонголтууд гэсэн үг. За тэгээд маш гоё хүзэр гарч ирж гин, хоёрын аяга гарч ирсэн байж байгаа. Хоёрын аяга бол ерөнхийдөө маш гоё эрэг карт. Энэ одоо хин нэгэн хүнтэй маш гоё сэтгэлээрээ нэгдэж ойлгох тийм одоо эвэн харамталтай харилцаа, тэрэн гоё сэтгэлийн холбоотой хүнтэйгээ холбогдох, хайр, карьер дээр бүх зүйлэн дээр чи яг таны сүнсний хүсчихсэн зүйлтэй холбогдох гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр орчлон хорвоо ертөнцөөс танд ямар мессеж өгч байгаа юм гэхээр та одоо ганцаараа биш ээ, тэ танд зөв хүн, зөв хань, зөв хайр, зөв одоо хамтрагч, зөв ажил, карьер, зөв одоо мөнгө төвч гэдэг юм зөв бүх зүйл чигсэж байна. Энэ хайр дурлал романтик харилцаа байж болно. Бас тэр нэг ажлын хамтрагч, найз нөхөд яг сүнсний гэр бүлч гэдэг ч юм уу те одоо танд яг чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг хүмүүс байж болно. За тэгэхээр ийм гоё сайхан зүйлс ирж байна. Тэгэхээр манай 2 дугаар группийн зүрх сэтгэлээ нээлттэй итгэхэд бэлэн байлгаж болно гэж хэлгээд байна. За тэгэхээр ийм гоё сүнсний гэр бүлтэйгээ уулзах гад байгаа хүмүүс байна шүү дээ. За тэгэхээр манай 2 дугаар группийн маань ийм гоё уншлага боллоо. Нэмэлт хэсэг дээр болохоор өвгдээцээс та нарын өвгдээцээс авч байгаа илгээж байгаа ямар хамгаалах мессежийг хүргэж байгаа тэрийг асууж байгаа. Тэгээд ирэх 3 сар гэдэг чинь 5 6 7 сарын эерэг өөрчлөлтүүд ямар байна гэдгийг харж өгнө. За мөн таны тэр одоо шинэ гоё эерэг энерги яг ямар сайхан зүйлсээр дүүрэн байгаа вэ гэдгийг харж өгч байгаа. Тэгэхээр та хэд маань өвгдээцийнхаа мессежийг авахыг хүсэх юм бол нэмэлт хэсгийн уншлагаа аваад ороод ирээрээ. 2 дугаар группийн маань уншлага юм байлаа. Та бүгдтэй чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье. Дээрээс нь манайхаа subscribe дарахаа битгий мартаарай. Гоё сэтгэлээ үлдээгээрэй. Маш баярлалаа. Хай, за манай 3 дугаар группийн уншлагатай тавтан байрал. За манай 3 дугаар группийн Four of Wands гэдэг картнаас сонголтоо хийсэн байгаа. За ерөнхийдөө бол нэлээд гал энергитэй карт. Ер нь бол тарогийн хамгийн эрэг картуудын нэг айгүй баяр баясгалантай, баяр хөөртэй, айгүй гоё эрэг карт байгаа. Тэгэхээр та хэд маань бас гоё эрэг картнаас сонголтоо хийсэн хүмүүс байна. Тэгэхээр ялцчихгүй бас эрэг энергитэй эсвэл амьдрал дээр үргэлж юмсыг эргээр боддог хүмүүс байна гэж харагдаад байна. За бас дээрэс нь манай 3 дугаар группийнхан нэг юм зүгээр л амьдралд амьдрий биш тий ийм одоо ийм өөрийн гэсэн ийм гоё орон зайтай амьдрахыг хүсдэг. За тэр өөрийн гэсэн орон зай гэдэг нь юу гэдэг юм гэхээр хин нэгэнтэй хайр дурлалын харилцаанд орох юм бол яг гоё ингээд хайр бол хайр, сэтгэл бол ингээд сэтгэлээ гаргах хэвээр тий ингээд гэр бүл бол юм аз жаргалтай байх хэвээр гэж боддог хүмүүс гэсэн үг. Тэ ажил карьерийн тал дээр зүгээр нэг ажиллаад явъя биш. Ингээ гоё сэтгэл зүрхээ эрт хүчээ энерги зарцуулаад ингээ явъя гэдэг ийм гоё энергитэй хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Ямарваа нэгэн зүйлийг хийхдээ ингээ сэтгэлээ өгдөг, хийсэн шиг хий гэж зорддог хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Тэ ингээ нөгөө
баяр баясгалантай, үргэлж эерэг, за тэгээд орчин тойрныхоо хүмүүс нэлээд таныг аягүй юм хүрээлж одоо энэ аюу гой энергитэй баяр баясгалантай хүн шүү гэж та хэд маань бас нэлээд сонсч ирсэн ч байх гэж харагдаад байна. Тэрүүнгээрээ ч ингээд одоо ингээд хүмүүст ингээд үргэлж эерэг гой энерги түгэж явдаг хүмүүс байгаад байгаа харагдаад байна. За дээрэс нь одоо юм амар тайван байдал, доктортой байдал бас таадаг айгүй чухал байдаг байгаад харагдаад байна. Гэр бүл хайр дурлалын харилцаан дээр юм тайван доктортой байхыг хүсдэг. Тэ? Яг одоо би хин нэгэн хүнтэй хамт байгаа бол тэр хүнд би сэтгэлээ өгсөн бол бид хоёр ингээм хамт байх харилцаа маань юм тайван доктортой байх боломжтой болов уу гэж айгүй боддог байгаад байна. За тэгэхээр манай 3 дугаар группийнх нь нэлээ нэг юм одоо өөрснөө тэр гоё энерги цэцрүүлдэг тайван эерэг энергитэй хүмүүс тэрийгээ ч гэсэндээ одоо би өөрөө юм гоё эерэг учраас эерэг зүйлсийг өөртөө татдаг гэдэг те итгэж зурх хэрэгтэй байгаад харагдаад байна шүү. За тэгээд энергийн шалгалтаар одоо ерөөхдөө яг ямар айдас, ямар гацалт, ямар хэцүү зүйлсүүдэд таны хүчийг дараад байгаа вэ гэдэг дээр 7-гийн зоос, Page of Pentacles гэдэг дандаа сэлэм өдрүүд гарч ирсэн юм. За тэгэхээр нэлээ нэг юм одоо 7-гийн зоос ч юм бол одоо хүлээлт илэрхийлж идэг, үрээ тариад ургахыг хүлээж байгаа ийм зураглалтай байж идэг. Тэ одоо нөгөө хүлээх, төвчөртэй хүлээх, үр дүнгээ харах ч юм уу те. Одоо миний хийсэн зүйлд миний хийсэн хөдөлмөр хизээ надад үр шимээ өгөх юм болоо тийм энерги байхгүй юу? Page of Pentacles ч юм болохоор одоо нөгөө одоо тэр шинэ эхлэл, шинээр юмыг суралцах, за бизнесээр ярих юм бол нөгөө шинээр хөрөнгө оруулж эхлэх, шинээр суурэ тавьж эхлэх ч юм уу тийм энерги илтгээд байгаа юм. Тэгэхээр манай 3 дугаар группийн одоо ямар одоо тайдын юм айдас ч юм уу хэцүү зүйл байгаа тулгараад байна гэхээр би ингэж хичээгээд байдаг. Гэхдээ миний энэ хичээсний үр шим ерөөсө гарахгүй штэ ч юм уу тийм айгүй удаан байгаад байна. Миний энэ ихлүүлээд хийгээд байгаа зүйл ингэ цаашаа доктортой байх юм болов уу? Би ингэ зөв зүйл дээр энерги өгöd байгаа юм болов уу? Гэсэн юм энергитэй байна гэж харагдаад байна л тоо. Уг нь ингээл айгүй эерэг байхыг хүсэл дотор маш их зүйлийг хүсэж байгаа. Тэ ингээл гэрэлтэй, тайван, эерэг, сайхан амьдралыг хүсэж идэг. Тэгтээ ингээд зарим зүйл дээр ч юм уу, яг бодит амьдрал дээр ч юм уу, та хэдийн юм үр дүн юм удаан байгаад идэг эсвэл юм гацаанд орсон юм шиг байгаад байгаа юм нэр байна л та. Би одоо ингээл жижиг зүйл хийгээд байдаг. Би юм амар удаан хүлээгээд байна уу? Миний амьдрал гацаад байна уу? Тийм. Миний хүсэж байгаа тэр гоё сайхан зүйл надад ирэх юм болов уу? Үнэхээр ирэх юм болов уу? Биелэх юм болов уу гэсэн нэг найз байгаад байгаа харагдаад байна л та. За 7-гийн зоос дээр ялангуяа тэр нэг удаан хүлээсэн зүйлээсээ ингээд удаан хүлээсээр байгаа шантрах тэр энерги ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэ одоо юу ч хийгээгүй бол биш шийдсэн тий ингээд ажилтсан байдаг, төвчсөн байдаг, хүлээсэн байдаг, энерги өгсөн байдаг. Тэгтээ үр дүн ингээ харагдахгүй байгаа юм шиг. Тий. Одоо та яг энерги байгаа даахгүй би одоо ингээл хүлээлээдэг тий итгэлээдэг. Би ингээ буруу зүйлтэй цаг хугацаа зарцуулсан биш үсттэй. Буруу зүйлтэй ингээ энерги өгöd байгаа юм биш үсттэй тий. Ийм айц байгаа байхгүй юу? Тэр нь ингээ таадад ингээ төвчээрээ ядаргаа үсцэн. Тэ. Гэл дад нэг жоохон итгэхэд үзчихээ. За нэг дахиад нэг жоохон төвчд үзчихээ ч юм уу ингээд за болох ах гэж бодоод байсан ч гэл ингээл улам удаашраад байгаа ч юм шиг. Тэгэнгүүт таад одоо нэг юм би ингээл хичээгэлээд үр дүн гарахгүй бол яа гэм бэ гэсэн юм энерги дээр очсон байна л гэж хэлээд байна. За заримдаа хит нуршаад байгаа юм шиг санагдаад дээ үйл ойлгоорой. За Page of Pentacles маань одоо шинэ эхлэлийг илэрхийлээд байгаа шүү дээ. Гэхдээ тэр шинэ эхлэл, шинэ зүйлсийг хэтэрхий юм жижигхэн юмыг одоо багаар үнэлэх гэх юм уу одоо нэг талархалгүй байх гэд явчихна л да. Өөртөө талархахгүй ч юм уу, өөртөө байгаа зүйлстэй талархахгүй байгаа ч юм уу.
энэ одоо байгаа надад байгаа зүйл надад яг хангалттай юу гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо бусад хүмүүс айлдын амжилтанд хүрсэн юм тийм байхад би яагаад ингэж дотол ингэж байгаа юм бол удаашаад байгаа юм бол ч юм уу те. Ийм энерги байна. Гэхдээ битээ санаад байна. Надаа энэ нийт зургуудаар харахад тийм ээ та хэд хүрч чадна гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэ? Та хэд хүрч чадна. Гэхдээ эхлээд ингээд талархаад өөрийгөө өнгөлээд өөрийгөө дорд үзэхэ болох хэрэгтэй байгаа тань л гэж харагдаад байна. Тэг жижиг удаа шалтаач байсан хамаагүй бодит талхам авч л байгаа л хөдөлж л байгаа бол тэр зүйл хоосон байдаггүй. Хүн хөдөлж л байвал шимээ өгдөг. Тэр хоосон мөрөөдлөөс илүү хүчтэй байдаг шүү л гэж хэлэх гээд байгаа юм. За тэгэхээр юм байна. Азийн хувьд бол юм байлаа. Одоо энэ нөгөө нэг таны дотор байгаа тэр гоё хүч гэрэл юу вэ гэдэг тэр ертөнц хөзөр 3 сава high priestess гарч ирсэн. Манай 3 дугаар группийн дээр нэлээд нэг юм дандаа сава хөзрүүд гал хөзрүүд аягүй гарч ирж байгаа харагдаад байгаа. Хэвэн гал энергитэй хүмүүс байх шиг байгаа юм. Гал энерги гэхээр юм гоё дүрлцсэн ирч хүчтэй юм дулаахан ийм хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр манай 3 дугаар группийнхан бас айгүй юм хүчтэй хүмүүс байна удаа гэж харагдаж байна. Ер нь бол таны дотор байгаа даалт тэр гоё гэрэл хүч юу вэ гэдэг тэр бас айгүй хүчтэй өдрүүд гарч ирж байгаа байхгүй юу? World 3 сава high priestess гэдэг ялцчихгүй л та өөрийнхөө бодсноос ч илүү амар хүчтэй амар юм энергитэй хүмүүс байгаа харагдаад байна. Тэ? Доторчин бүр бүхэл бүтэн ертөнц байгаад байгаа байхгүй юу? Энэ ертөнц үзэр штэ. Тэ? Ертөнц байна гэл бодлоо. Сүнслэг төвшөндөө ертөнц хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Та хэд ерөөсөө юм энгийн хүмүүс биш байгаад байгаа байхгүй юу? За би одоо сахан тайлбарлаад өгье дөө. ертөнц үзэр гараад ирсэн. Та амар юм агуу хүчтэй хүн. ертөнц үзэр бол таарагийн хамгийн том хүчрүүдийн нэг. Тэ бүхэл бүтэн нэг ертөнцид нэг цикл дуусаад нэг шинэ ертөнц цикл дараагийн шатанд гарч идэг. Дараагийн шатанд гарахад бэлэн болсон байж идэг илтгэдэг амар том үзэр ахгүй юу? Манай 3 дугаар группийнхан та хэдийн энергийн хувьд биш те ер нь ингээд харахад та нарт тийм юу ч дутуу юм байхгүй байгаа харагдаад байгаа байхгүй юу? Магадгүй одоо юу гэдэг чинь би хангалтгүй би дутуу би илүү хийх ёстой ч юм уу те. Иймэрхүү зүйл мэдрээд ингээ өөрийгөө жоохон шахах гээд байдаг гэж магадгүй харагдаад байна. Гэхдээ манай 3 дугаар группийнхан хангалттай бүрэн дүүрэн хүмүүс байна. Та нарт байх ёстой хэрэгтэй бүхий л тэр зан чанар хүч чадал бүр юм амьдралаа гой сайхан болгох гэрэл бүх юм бэлэн бүр хангалттай байна. Та угаасаа 401 карт сонгосон хүмүүс байхгүй юу? Би одоо ямар хүмүүс 401 сонгох боллоо гэд би яг бодчихс. Би энэ удаагийн таараа хүзрийн сонголтоо амар бяцлагж байгаа. Ингээд татсан чинь яг 3 амар хүзэр гарч ирсэн л дээ. Тэгээд 4 саван дээр би яг энэ 4 саваа яг чи энийг харах болгонд л надаа ямар хүмүүс сонгох юм бол доо гэж бодогдоод байгаа байхгүй юу? Бодогдоод байсан. Тэгээ манай 3 дугаар группийнхан 401 гээд эсвэл the world гээд гоё комент үлдээж болно шүү. Комент үлдээгээрэй манайхан. Тэгэхээр манай 3 дугаар группийнхан хангалттай бүрэн дүүрэн хүмүүс. Бүрэн дүүрэн гэдэг ингээд дахиндаа кодлоод авах хэрэгтэй. Та нарын хүсдэг бүх зүйл таны дотор байгаа. Бүх хүссэн зүйлээ биелүүлж чадна. Тэ? Та нар энэ хорвоо ертөнцийн дээр зүгээр нэг ирсэн сүнснүүд биш шүү. Та нар энд бүрэн дүүрэн тэ ингээд өөрийнхөө хүссэн бүх зүйлийг авах чадвартай ирсэн хүмүүс. ертөнц өдөрчин бас одоо амьдралын чинь нэг хаалга хаагдаад уналтай нэг юу вэ гэх хаагдахад энэ төгсгөл биш. Дараагийн шат байгаа, дараагийн шинэ хаалга байгаа гэдгийг ойлгохыг бас хэлээд байгаа юм. Та нарын дотор бүхэл бүтэн ертөнц байгаа.
өөрийгөө би энэ хорвоо дэлхийн төвн юм байна. Би ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг илүү томор, өөрийнхөө энергийг илүү томор харах ёстой. Манай 3 дугаар группийнхан жирийн амьдралаар амьдрах хүмүүс биш байна. Одоо тэр жижиг ертөнц танах биш. Та нарын ертөнц шүү дээ. Амар юм том агуу, амар том хүсч мөрөөдөжсэн зүйлсээ биелүүлэх чадвартай хүмүүс. Яагаад гэж юм гэхээр 3 саваа гараад ирсэн. 3 саваа бол алсын хараа. Тэ? Амар хүчтэй картуудын нэг баггүй юу? Надад илүү их хувь тавилан байгаа гэж өөртөө хэл. Ерөн дийлэн хүмүүс ингээл нүдэрээ харсан тийм эргэн тойрон юм байна, амьдрал юм байна, бодит байдал юм байна. Бодит байдал юм байгаа би нүдэрээ ингээд харсан учраас энэ амьдрал юм байна гэж хардаг. Гэтэл манай 3 дугаар группийнхан үгүй шүү. Та нарын дотор амар өөр хүч байна. Одоо ямар гоё сайхан том боломжууд байна, ямар гоё сайхан том ирээдүй байна. Та нар ийм жижиг асуудалд гацаад үлддэг хүмүүс биш шүү. Ерөөсөө л үгүй. Миний амьдрал бүр одоо байгаагаас мань хав илүү байх ёстой. Миний амьдрал үүнээс том байх ёстой гэж хэлэх хүмүүс. Манай 3 дугаар группийнхан төвчээртэй хүлээж чаддаг. За тэгээд гой сайхан боломж ирнэ гэдэг мэдж чаддаг тийм. Ийм хүмүүс байна гэж харагдаад байна. Одоо ингээд амьдрал чинь юу ч тохиолдож болно. Тэ бүх зүйл ингээд тод сайхан харагдахгүй байж болно. Гэхдээ мөрөөдөл чинь биелэн шүү. Тэр ирж байгаа гой сайхан зүйлд бэлэн бай гэж хэлнэ. Дээрээс нь High Priestess гараад ирсэн. Why? High Priestess гараад ирсэн. Зүүн сав. Манай 3 дугаар группийнхаа асар их зүүн савтай хүмүүс байна. Зүүдлэгддэг хүмүүс байна. Зарим хүмүүсийг жоохон мэдрээд байна. За хүмүүсийг мэдрэхгүй байлаа ч гэсэн юу зүв байгаа, юу буруу байна гэдгийг мэдрээд байна. Юу таны сэтгэл таарахгүй байгааг мэдрээд байна. Тэ? High Priestess бол зүүн савингийн хүзэр. Тэ? Таны дотор тийм л хүч байна штэ. Ингээд зүүн савин гэдэг чинь юу нэг юм хэлж тайлбарлахын аргагүй дотроосоо мэдэрдэг тэр мэдрэмжийг хэлээд байгаа штэ. Тэр хүмүүсийн хэлж чадаагүй хэлээгүй байгаа үг нийт цаана тэр харцнаас мэдэрж байгаа тэр энергийг мэдрээд байна штэ. Энэ хүн ингэж хэлэх гэдсэн юм байна гэдэг ч юм. Та дөрөнд орж ирээд хүмүүсийн энергийг маш сайн мэдэрдэг хүмүүс. Ер нь та хэдийн дотор ингээ хайгаад байгаа хариулт бүх зүйл чинь ер нь байж идэх юм байна. Уусаа гаднаас нэг баталгаа хайгаад байх төрлийн хүмүүс биш байна. Өөрийгөө л сонсч болох юм байна. Тэр зүүн савингой зөв танид мэдчихэд л болох юм байна гэж харагдаж байна. За маш гоё картууд гарч ирлээ. За тэгээд дараагийн асуулт нөгөө орчлон хорвоо ертөнцөөс танд өгж байгаа мессеж буюу дэмжлэг дээр бас бүр вау гэмээр картууд гарч ирсэн. Тэгээ саана King of Wands, Knight of Wands гэдэг картууд гарч ирсэн. Бүр гайхалтай. Амар хүчтэй гэлбэж байгаа картууд байгаа байхгүй юу? 2 гал хүзэр заяа тэгснэ бүр нар хүзэр гараад ирсэн. Бүр орчлон хорвоо ертөнц бүр та эдээ бүр сонсоосаа гэд бүр амар хүзрүүд явуулсан байгаа байхгүй юу? Амар гэрэл энерги бэлсэн шүү дээ би та эдээ ингэ дотроо гал энергитэй хүмүүс юм байна. Тэрэндээ итгэх ёстой. Бүр ингээд амар ингээд та эдээ өөрсдийнхөө галыг асаа гэд ингээд орчлон хорвоо ертөнц танарт ийм амар нар шиг гэрэл байгаа тэрэндээ итгээ гэж зүгээр суух хүмүүс биш ээ гэд хэлээд байгаа байхгүй юу?
бүр яалтчгүй бүр ингээ орчлон хорвоо ертөнцөөс та хэдийг ингээ дэмжлэг өгж байгаа мессеж нь бүр юм байгаа байхгүй юу. Тэгээ сан чи миний утасны дэлгэцэн дээр байдаг. Миний ганц хаштаг карт байхгүй юу. Би өөрөө сан картанд амар дуртай. Нар чин орчлон хорвоо ертөнцийн хамгийн чухал хамгийн одоо тий гэрэл гээ түгэж идэг халуун дулаан илч энерги түгэж идэг амар гоё энерги тий. Би сан картанд үнэхээр дуртай. Тэгэхээр та хэдэд орчлон хорвоо ертөнцөөс өгж байгаа мессеж дээр сан карт гарч ирж байгаа. Амьдралд ч баяр баясгалан ирж байна. Гэрэл гээ ирж байна, нар гарч байна. Тэ та хэд ингээд өөрийнхөө тэр гоё гэрэл тэр гоё гал энергийг нугаад авах ямар ч шаардлагагүй тэрийг мэдэргүй өнгөрөөч гэд одоо нэмэргүй та хэд угаасаа амар юм гал энергитэй амар юм хүчтэй хүмүүс байна. За тэгэхээр манай 3 дугаар группийнхэнд одоо ажил карьер пайр дурлал гэр бүл юу ч гэдгийг бүгдэн дээр нь маш гоё хөөе маш гоё нар гарч байна. За саяны нэг орж ирсэн төв гэдэг чимээ шиг би бүр хөөе гэж цочж байгаа шиг тийм гоё нар гарч штэ. Бид гол нь тэр чимээ төв гэд нөгөө орж ирэхэд хүн орж ирэхэд ингээд одоо айж сандарч хүүе гэснээс илүү те юм баярлалаад хүүе гэж байгаа байхгүй юу гэмээр ч юм дэ. За тэгэхээр энэ болгон ч мессеж та хэдийн гэрэл тийм айх зүйл биш байгаад байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Энэ гэрэл тэр дотор ч юм байгаа гоё энергийг зөвл усал гэж хэлнэ. Ерөөсөө ингээл миний амьдрал одоо үнэхээр сайхан болох юм болов гэж бодох биш хөө тэгж эргэлзэх биш. Угаасаа сайхан зүйл ирж гин. Бүр тэрийг та нар хүлээж авах хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. King of Wands гарч ирж байна. Бас л гал штэ. Хааны гал бишээ галын хаан. Галын хаан өөртөө ихтгэлтэй амьдралаа өдөртөө давж явдаг маш хүчтэй. Галын хаан штэ амар харизмтай, халуун дулаан энергитэй тий. Орчлон хорвоо ертөнцөөс ямар мессеж хэлж байгаа юм гэхээр өөрийнхөө амьдралыг удирдахч нь ба. Таны амьдрал маш гоё гэрэл гарнаа. Тэгээд King of Wands буюу энэ хаан галын хаан биш үү? Таны амьдралыг гоё удирдах аваад явна гэж хэлээд байна. Тэгэхээр орчлон хорвоо ертөнцөөс манай 3 дугаар группийнхэнд өөртөөхөө жижигрүүлэх бол бусад хүмүүсээс баталгаа хүсээл тэр хүмүүсийн юу гэж бодох ерөөсөө таныг дүүнэхгүй гэж би хэлнэ. Хинч танд юу гэж хэлчихсэн. Хаста чиний юуг надад нөлөөлөхгүй хөө. Би өөрийгөө үнэлж байгаа цаг чи надад юу гэж хэл надад алдахгүй л гэж хэлэх хэрэгтэй. Тэ? Өөрийгөө жижигрүүлэх хэрэггүй. Өөрийнхөө хүсэж байгаа, өөрийгөө сонгож байгаа тэр сонголт болгондоо итгэлтэй бай. Манай 3 дугаар группийнхан өөрийнхөө амьдралд биш тэ яг юу хүсэж байгаа вэ гэдгээл өөрийнхөө хүслийг нэн тэргүүн тавих ёстой хүмүүс байгаа байхгүй юу? Дахин хэлээ та нарын энерги сул биш. Та нар маш хүчтэй чадaltaй өөрийнхөө амьдралыг удирдах аваад явах чадвартай хүмүүс шүү. Том амьдралд бэлэн бай. Гой сайхан зүйлс ирж байгаад бэлэн бай. Тэрийг хүлээж авахд бэлэн бай. Өөрийгөө хүлээж авах эрхтэй гэж бод. За дээрэс нь Knight of Wands гарч ирсэн. Бас л гал карт штэ. Зургийг хараач штэ. Амар баясгалантай тийм. Нэлтгэж байгаа. Тэр гой хөдөлгөөн. Тийм гал шиг дүрлэлсэн хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Ямар нэгэн зүйл хүлээгээд ингээ гацаанд орсон байгаа бол одоо хөдөлж эхэл. Орчлон хорвоо ертөнцөөс амьдрал чинь хөдөлж эхэлнэ ч гэж хэлж байна. Хүсэж л байгаа бол хөдөлж эхэл. Knight of Wands биш тэг. Одоо юм амар
ингээл ямар нэгэн зүйлээс мотивац аваад амар хөдөлж эхэлж байгаа тэр энерги илтгэдэг байхгүй юу. Тэгэхээр манай 3 дугаар группийнхан одоо илүү юм гоё юм сэрж байгаа сэтгэл хөдлөлтөө юм бүтээлч энергитэй болж эхэлж байна. Амьдралд юм амьд юм шиг мэдрэмж юм сэргэж эхэлж байгаа байхгүй юу. Амьдрал чинь хөдөлгөөн орж эхэлж байна. Манай 3 дугаар группийнхэн зүгээр нэг юм сэтгэл санааны дэмжлэг өгөх картууд гэхээсээ илүү бүр юм амар хүчтэй картууд гараад ирлээ. Дөр юу гэвдээ. Та нарын тийм гой сайхан гэрэл тэр гой гал энерги юунд ч дарагдах ёсгүй шүү. Би нэг л хэлээ та нар илүү баяр баясгалантай, илүү гоё хайр дурлал, илүү баян тансаг бүсэж байгаа бүх амьдралаа авах эрхтэй хүмүүс, тэрийг мэдрэх одоо эрхтэй хүмүүс байна. Яг гэвэл та нарын энерги өөрсдөө маш гайхалтай юм, маш гоё картууд гарч ирж байна. Өөрийгөө дутуу хүндлэж болохгүй нь байна. Та нар маш хүчтэй хүмүүс шүү гэж хэлмээр байна. Манай 3 дугаар группийнхан юм байна. Маш гоё картууд гарч ирлээ. За нэмэлтийг авах юм бол өвөг дээдсээс тань илгээж байгаа би хамгаалтын мессежийг дамжуулж өгч байгаа юунаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй тийм. За тэгээд ирэх 3 сарын энэ бичлэгийг үзнээс хойш 3 сар гэсэн үг. Тэрний одоо ирэх 3 сар танд ирж байгаа гоё эерэг сайхан зүйлс юу байна тэрийг харж өгч байгаа. За тэгээд одоо таны одоо тэр эерэг гоё сайхан шин зүйл таны амьдралд ирж байгаа ямар сайхан зүйлсэр дүрэн байгаа талаар би бас харж өгнө. За тэгэхээр нэмэлтийг аваад ороод ирэх юм бол иймэрхүү зүйлсийг би харж өгч байгаа шүү. Манайхаа маш их талархлаа. Subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд манай 3 дугаар группийнхан follow wants the world за ёстой заяо гэд бичиж болно. Тэсэн high prestige гэж бичиж болно. Яг тэгвэл та нарт бүр амар гоё хүзрүүд гарч ирсэн. Байж тарогийн байж болох хамгийн эерэг хүзрүүд гарч ирсэн. Та нар тийм л гоё энергитэй хүмүүс байна. Өөрийнхөө тэр гоё энергийг мартаж болохгүй. Хүмүүс та нарын энергит айгүй татагддаг юм байна. За тэгээд ийм гоё энергитэй хүмүүстэй дахиад дараагийн бичлэгээрээ уулзцгаая.